Сайн байцгаана уу? Бодлон эзэн подкаст маань энэхүү удаагийнхаа дугаарыг эхэлж байна. За өнөөдөр мөнх хөх тэнгэр дээдс маань бууд сууз заларч ирчээд одоо мөнх бусын амьдрал яаж мөнх юм шиг амьдрах вэ гэсэн сэдвийн дагуу яриа өрнүүлье. За амгалан сайхан сууцгааж байна. Амглаан дээдс. Аштын бэлгийн бодвол бэдэж авсан. Амны хишигтэй л улстаа. Амны хишиг ханаас иртгийг мэдхүү та богоо. Мэдгүй байна дээдс. Та нарын энэ амьдралд чинь зуурдад амьдрах явцтай. Мөнх юм шиг амьдарсан тэр өвгдээ зүүдээс чинь нэр тийм да амны хишиг чинь. Мөнх юм шиг амьдрснаас нь. Тийм ээ. Та нөхдүүдийнхаар бол сонсон сэрчгээд даалддын хүчийг өөрийн биендээ бодит болгон буулгаж ирж энэ амьдралд энэ хүч чадлаа гаргаж амьдрна гэдэг нь энэ зурдын амьдралд сүнсээрэн мөнх юм шиг амьдраад буцахыг хэлж байгаа юм. За энэ амьдралын үр дүнд мөнхөд амьтаа мэд бусдад хүртэгдэж мэдрэгдэж өөрсдийнх нь эрчимийн нэрийг үр хойч болсон энэ үр удмуудад нь өвний дотор агуу хэмээгчт нь багтаасан аль альных нь амин эрчмийн холбоо үүсчдэг юм да. Тэгэхээр жишээ нь та нарын мөнх тэнгэрийн уулаарч мөнх тэнгэрийн хүчин дор өвлийн дүүргэгч мөнх тэнгэр эцгийн дээдлэн шүтэгч мөнхөд амьдарч байгаа эзэн хаан Чингисийн эрчимийн нэрэг та нарын дотор амьд бай шүү дээ. За энэ агуу хүмүүсийн чинь эрчимийн нэрэг энэ мөнх тэнгэрт та нарын хэлдэг энэ дэлхийн ой санамжаар чинь дүүрэн оршиж байгаа юм. Бүгдийг агуулж багтаасан учраас шүү дээ. Тиймээс тэдний бүтээсэн ойл жаяг одоо ч энэ дэлхийд үйлчилсэн хэвээрээ хаанаас нь далж ертөнцөөс нь илж ертөнц рүү буучуу дээ. Тэгэхээр энэ агуу төөрөг зоятонгууд чинь үнэндээ энэ дэлхийн агуу өстөнгүүдийг өөрийн дотроо амьдаар нь мөнх өрөнд сэрэж чадсан игэл хүмүүнүүд байгаа нь шүү дээ. Яагаад игэл гэж нэрлээд байгаа юм? Энэ хүч чадалж шунаж энэ их нэр алдарт мөнхөрт гуулахгүй юу да? Тиймээс бусдад мөнхөрлөж тэнд хүчтэйгэн харуулах ямар ч шаардлагагүй амьдрал тийм да. Игэл даруй амьдрал гэдэг чинь тэдний сүнсний амьдралыг хэлдэг юм да. За тэгэхээр тэдгээр хүмүүс таны дотор амьд байдаг байх нэ дээ. Тийм юм. Өстөө мэдж байгаагүй биш дээ. Тиймээс агуу хүмүүсийн нэрийг хамаагүй дурддаггүй юм. Хүнлэн дээдлэж тэднийг дурдж байхгүй болоо. Дотор ч амьд нь байж шүү дээ. Яасан айчсан уу? Гүй. Айчсан энэ хүмүүс. Тэд чинь энэ дэлхийн ой санамжинд мөнхөрч өгсөн учраас мөнхөд дурсагдаал байж байна. Яагаад мөнхөд амьтаа юм шиг байгаад байгаа гэхээр
та нарын хэлдэг далд ертөнцөд энэ тэнгэр гэж нэрлэдэг байгаа оршихуйд чинь тэд бүгд яг одоо хүчтэй хэвээрээ байна. Тийм учраас та нар мөнхөх тэнгэр эзэн хаан Чингис за өөр одоо мөнхөд дурсагдах эдгээр хүмүүсийнхаа нэр алдрыг дуудахдаа дотроос чинь огшоож самсаатан шархарч өөрийн дотроос угсах амьд эрчмийг мэдэрч байгаа үсттэй. Тэгтгээ. Ямарт нь тэгэж мэдрэгдээд ямарт нь тэгэж мэдрэгддэггүй юм. Үнэхээр мөнх төлийг ойлгож түүний агууг мэдэрч хүндэлтгүүдэд нь огшдог юм. Яагаад гэвэл дотроос нь энэ хүчээ тэднэр дамнуулан юулан гарах гэж эрчимнэж байгаа нь тэр. Харин хүндэлдэггүй, мэдэрдэггүй үл таамсарлогч нар өөрийн үгдээдсэн мартагсад төөрөсөд тэд энэ хэрчим энергиэс нь тасарч гсэн өөрийн хувьдан түүжигдчихсэн байдаг учраас тэд энэ эрчмийг мэдэрч чаддаггүй. Хаалттай. Тийм байна. За ингэж одоо огшож бахархаж үндэсэрхэг үзэл түүний эрчим энергинд автагсад үнэндээ дээцүүдтэйгийн далдтай гүн холбоотой байх нь шүү дээ. Тийм. Гэхдээ энэ их эрчмийг зөв заалах хэрэгтэй. Тэгэлгүй өөрийн шонол хүсэл, өөрийн дур хүсэл тачаалд өөрийн сонирхолд хэдний зулан ашиглавал тэд хүртгийн хүртэж өөрийн үрээ тасаж авдаг юм да. Учир нь ийм агуу эрчим энергитэй амьд эрчмүүд үргэлж мөнхөд бүгдийг агуулж байдаг учраас бүгдийн төлөө байдаг юм. Ийм их эрчим энергийг хувьдаа ашиглана гэдэг бол тэд яг л хулгай аж мэт шийтгэгддэг зантай. Би яагаад зантай гэж хэлв? Харин тийм. Тэд яагаад те үүнийг мэдгүй л хийчдэг. Гэвч эдгээр амьд эрчмийн эзэд энэ эрчмийн мөнхөд бүгд заалсан учраас түүнд өөрсдийн хуйлаа шингээсэн байдгийн. Яг тухайн агшин дээр мөнхөд амьдрах хүртлээр хийсэн бүхэн нь энэ амьд оршихуйд хууль болон үлдчихдэг байх нь байна штэ. Бүгдийг багтаачихсан учраас түүнийх нь эсрэг энэ хүчийг ашиглагсаад надад за нэргүүлнэ хүн дэлбэрнэ. Эсвэл дангод болно хөнгөн хэлбэр. Энэ хоёрын дундуур бас шийтгэл гэдэг зүйлийг амсан да. Тэгэхээр одоо нийцэн хаан Чингисийн хаан ил хүрэг зургуудыг хаасайгүй хэвлэж ашиглана гэдэг чинь түүний үл хөндөлж байгаа юм. Нана нэр усыг нь гаргаж амгшиж байгаа юм шиг мөртлөө
цаана өнгөл хүндлэлийн орон зайд байших хоёрдол болох зүйлс дээр байшуулдаг юм аа да. Ийм нарийн чанд учиртай юм. Тэгвэл хүмүүн юм дэлхийд за да зурдын юм энэ өнгөцгөн амьдралд мөн амьдрах бүрэн боломжтой. Тийм байна. Тэд эдгээр амьд эрчмүүдээс тэтгэлэг авч амьдч болно. Зөв зарцуулж, зөв үлдэж. Эдгээр амьд эрчмүүдийг өөрн дотрооч багтаасан болно. Тэднээс агууг үлдэхийн тулд ч үү. Эхийн тулд эхлээд агуугаас нь огш. Агуугаас нь метр. Агуу эрчмийн нэрэг хэрхэн энэ дэлхийд өрнөж байгааг ойлгож ухаарах юм байна. Тиймээс агуу хүмүүсийн түүхийг та нар шимтэн хүндлэн сонсох аваас эрчмийн нэрэг чинь би чинь сэргэж байдаг юм. За тэгээд үүнийг нэг мэдэрч огшож өөр дотроо багтаах энэ болгоныг нь бүр мэдрэхин дээр мэдэрч ойлгохын дээр ойлгож ухаарсан цагт агуу байх чадамжууд таны дотор сэргэж байна. Агууг мөрөөдөж, агууг сэтгэж чаддаг болно доо. Тэгээд агууг үлдэх гэж энэ амьдралдаа сонголтоо хийчих. Агуу болно дооноос. Хамгийн гол нь энэ нэг агуу зүйл мөнх тэнгэрээс улбаатай сайн санах. Мөнх тэнгэр гэдэг бол мөнхөд орших. Эдгээр амин эрчмүүдийг энэ хөрсдөд буулгаагч хүч чадлын тэр эзэмшиг эрхийг нь шүүлтээр сорогоор хүмүүнд буулгаж сорог давж шүүлтэн тэнцэгсэд эдгээр эрчмийг эзэмших эрх нь орж ирдэг юм. Тэгээд одоо та нар өөрсдийгөө өчүүхэн тооцож болно. Гэхдээ үн царилцаж агуу байхыг мэдэрч мөнх тэнгэрийн хүчинд эвэлдэн багтах аваас та нар мөнхийн хүч чадлын эзэн болцгооно. Энэ хүч чадлын эзэн болгохын тулд өнөө шунал хэмээгчээ. Өнөө хов хүн хэмээгчээ бүрэн тавин явуулж. Хүн шиг хүн болж. Хүслээс ангиж ирж. Дээдийн өгдөл заяанд тэмүүлэн дэрдэх бүгд дээд түүнийгээ юулах чин хүсэл ирмэлзлэр чин шалгарч эдгээр чанарууд хүнд очдөг юм. Чанар гэлээ. Дээдийн дээд чанарын чанар чандын чанд шүү дээ. За ингэж хүн мөх орших замаа нээж байгаа юм да. За ингэж хэлвэл ойлгох нь. Ойлгож байна дээц. Одоо тэгээд мөнх тэнгэртэй бол хүмүүс ингэж ивэгддэг байна. Тэнгэртэй хаягдсан хүмүүс яаж явж байгаа тэнгэртэй хаягдчихад байна. Одоо тэнгэртэй хаягдан гэдэг нь. Өвөргөн зам. Онц ноцтой байдалд өөрийн хов орон зайд хүчтэй шунагсад дарахал дийдүүлж амин хүчээ барагсад азгуугийн тоонд орж ам юугийн голгосод
Үхлийн амтанд шунаж үхлээр юм бусдыг айлгагч нар өөдгөө зангаан угшуулж үннээс нүр буруулагч нар хүсэл тачаалдаа эзэмдүүлж хүнээс гажууд сэтгэгч нар хөөрхийн үрсийн амийг тасалж хүндий зэвдэг зүрх гаргагч нар мэрлээ дэвэл олон дурдаа дэвэл дуусгүй ам бүхний эсрэг зогсоогчод амин ашхойг аюулд очруулагснаар тэнгэртэн хаягдаж газартаа тушаагдана. Газартаа тушаагдахад хизээч тэнгэрүүд харах ирэхгүй болж газрын савслах доороошох хүнд хэлбэрийн зовлон жаргал гэдгийг ч ялхан болтлоо зовдөг. Дооцин доошон явдаг. Хамгийн их айцыг мэдэрч амьдтан тамд гарчилж тамдаж тамлуулсаар тартаггүй зовогч нар болдгийм да. Сайхан байна уу? Гүтээд хэцээ. Тэнгэрт хаягдагсад гэдэг нь ийм л хүмүүсийг хэлдэг юм. Зүрхэн талтад чинь бусдын орон зай байхгүй бол чи тэнгэрт хаягдлаа. Чиний дотор чамаас бусд нь багтахгүй бол чи тэнгэрт хаягдлаа. Тэгээд түрүүний ярьсан болгон ойрхон шүү дээ. Нэгэндээ гүн живж хоолоо. Газрын иргэшээлд бүрэн автчих болоо. Хамгаалаа хар гай барцад болгоныг үлдэгч. Хат тамийн сагуулуудын боолууд болно доо. Хар там гэж юу юм? Доо төмжээс үү? Тийм шүү дээ. Амьд даач өгсөн хойнооч таны ам байж л байх учраас сонсорын жоршох учраас шүү дээ. Мэдэрдэг мэдрэмжүүд бүгд тэнд оршноо. Ялангуяа сонсонд цаг хугацаа орон зай байхгүй тул тэр сэтгэл хөдлөлтөн тэр тамдан уудмөх гац тийм тэгж мэдрэгддэг тэдэнд. За ингэж тэнгэрт хаягдана. Тэнгэртэй вэгдэн гэдэг нь тэр дээд зүгний орон зайнда твэрч болох бүхнийг юм богдоож ам болгоны төлөө шунал үгүйгээр амин ирчмэн зарцуулж амсын ертөнцийг амаасан илүүтэй хүндэтгэж ахуй амьдрал бүхий л зүйлээ түүндэн зориулгаснаар хүссэн хүсээгүй тэнгэрт ивэгдэж хүний таванд бүхэлдэн багтаж түүнэн зааш нь агуулж чадвал сумууны сонсны хүслийн дээдийн дээд орон зайгаас хүртэж болох мөнх тэнгэрийн хүч чадлыг эзэгнэнэ. Түүнийг эзэмшигч тэв дэлхийдэн олдортой алдар нэрэндээ агуу үнэнч хүч чадлан бусдын төлөө
тэдний амны төлөө бүр мөсөн зориулж өөрөөсөө илүү тэдний төлөө гэдэг ам дангараг андгаа юугаан ургасууд байдаг юм да. За энэ хэлбэл байна. Ойлгогдож байна тэгц. За яагаад би ойлгох нь дараа нь ухах нь гэдэг байна. Эхлээд та нарын дархинд ойлгуулж хэлээ. Дараа нь та нарын сонсонд ухуулж ярьлаа. За одоо яах нь? Одоо биеинд ойлгох. Окей нүгүй. Одоо та нарын мөнх тэнгэрийн энэ хүч чадлыг эзэмшиж чадах мөнхийн дэд өвдөлд чинь зориулъя. Хүмүүний эцсийн хүсэл мөнх тэнгэр эцэгт бүрэн хүчин зүтгэх шийдвэр байвал өөрийн бүх хүслийг нэцааж мөнх тэнгэр эцгийн хүчин дор тэнгэр эцгийн хүслийг гаргаж амьдрахыг хүсвэл энэ амьдрал чинь мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд ивэгдэж тэнгэр эцгийн хүсэл чамаар дамнан хөрсдөд бол энэ үед хүмүүний хамгийн дээд сонсны хөгдлүүд сэргэж түүний дагуу мөнх тэнгэр хүслээ түүгээр дамнуулан хөрсөд буулгаж тэр та нарын яриад байгаа дэр авгаа хүмүүс мэдлдэг юм шүү дээ. Тэдийгэнд дотроо мөнх тэнгэрийн хүсэлд өөрийгөө даатгаж тэдэндээ эвэхийг хүсэхээс эхэлдэг юм. Тэдэндээ дотроосон ярилцаж тэднийг өөрийн амьдралдаа тэнгэр хэмээн залваас амьдралын бүхий л асуудлаа тэнгэртээ даатгадаг болж эхэлснээр өөрийнх нь дотроос мөнх тэнгэр харилцаж эхэлдэг юм. Мөнх тэнгэртэйгэн хоршиж амьдарсаар мөнх тэнгэрийн дотоод эрчим энергиэр цэнэглэгдсээр мөнхөд оршдог төлөвүүдээс эрчим энергийн ундрахаар сүлэлдсээр эхэл хүмүүний амьдрал руу улам осож энэ биеийн хүсэлт ачаалуудаа тавьж уулсаар эцсийн хүслээ түүнд даатгахж хүсэлгүй амьдрахаар шийдэж мөнх тэнгэрт бүрнээ зүтгэх шийдвэрэн гаргахад эцэг тэнгэр түүнэр дамнуулан их дэлхийд хөрстөн орж ирээд түүний сүнсний чадамжинд тохируулж бүх хүч чадлаа юулж эхэлнэ. Тийм учраас тэрийг агуу ирчим тухайн хүний биеэр дамнан гарч бүгдэд дотроос нь хүлэмжшөөрөгдөж бүгдийн сүнсийг өөртөө нэгтгэж далддан хүч нь улам агсаж элдтэй үйл нь улам тодорч энэ бүгдийн эцэст мөнх тэнгэрийн бүрэн улааж мэдлдэг. Бүрэн улааж гэхээр л бөө байна гэсэн үг биш юм аа. Бүрэн улааж гэдэг нь өөрийн биеийн эд спорт мөнх тэнгэрийг эцэг тэнгэрээр төлөөлүүлэн сэргээж чадсан. Асар их эрчим энергит өөрийн биеийн тушаасан тэр хүмүүн байдгийн.
тэгжлэн агой энэ дэлхийн ертөнцийг өөрчлөгч хүмүүнүүд хох цоостой монголчуудаас төрдөг юм да. За Одоо ингээд дээдсээ монголчуудын цаг ирж байна. Монголчуудын сэрэг цаг болцсон гэдэг баг миний мэдхээр шүн 10-аад жил болж байна уу 10 хэдэн жил болж байна. Өмнөөс л тэгж ярьж ирсэн. Одоо тэгээд зарим нэг монголчууд маань ер нь үнэн ч юм уу худлаа ч юм уу гэсэн хүмүүс итгэл алдарсан хүмүүс яг тэр цаг нь үнэхээр ирсэн ч юм уу гүү ч юм уу гэсэн хүмүүс зөндөө байгаа хэл та. ирэлгүй дээ. Ирчгээд л байж шүү дээ. Та нарын хүлээдэг хүлээлт Тэнгэрийн хүлээлт хоёр тис өөр. Хүмүүний тарих хүлээж дэвчдэггүй юм да. Тэнгэрийн хүлээлт харин бүгдийг дэвчдэг. Тэнгэр юу хүлээж байгааг мэднэ үү? Энэ дэсэндэн мөнх тэнгэрийн бүрэн залгагч нарыг өнөө сэрсэн гэдэг сэхэрсэн гэдэг сэрэнг байгаа тэр хүмүүсийн дотроос түүний хүчийг хэн дамнуулан гаргахыг хүлээж тэдний дотроос харьцаж хүмүүний шунала хүсэл очоолоос нангаж рүүлж хувьсган өөрчилж байж л орж ирж байгаа юм штэ. Энэ чинь өдийтэй олон жилийн нүрийг барлаа. Ялангуяа бидний монголчууд ямар бардам багтан билээ. Тэдний ганц сорон энэ шүү дээ. Мөнх тэнгэрийг хүлээж авах урс бардаман хай багтлан өөрийн дотооддоо чиглүүл шондлангээ хүслээ март хүн байх гэдэг хэрэгцээгийн хай энэ биеийн ирчмээр ариусхан ухамсрыг өрөөдөн залж уурахт биеийн түүний мэдрэмжинд тасхна гэдэг чинь агой хувьсал байдаг юм. Энийг л хийх гээд миний Монголын ард энэ зам хугацааг тууллаа да. Одоо ихнээсээ сэргсэд гэгэрч гítэлж байна. Олон болоод ирхийн алдаад оршихойд тань мөнх тэнгэрүүд мэдрэгдэж байна. Ойлгоно. Ухаарна. Хүртнээ мэдэрнэ удалгүй. Хүч чадлаа тэнгэртэн датгаад л өөрийгөө бэлдээд байж эдэ урс минь. За одоо энэ үрээд өнөөдрийн подкастаа дуусгая. Тэгээд манай бодлын эзэн Facebook, хуудас болон YouTube сувгийн маань аль болох олон хүн цааш нь түгэж өгөөрэй. Дараагийн подкаст хүртлээр баяртай.